Сайн уу манайхаа. Би маргааш хараад хэлүүлэхээр явна. Тэгээд нэг амар олгон судалгаа хувьдаа хийгээд нүүрээ угааж болдгоо нүүрэндээ ингээд нүүрний цэвэрлэгч төгсөлтгөө бус засгийн явах цэвэрлж болно л доо. Нүдэндээ ингээд орох яаж болдгоо төгсөө бас бодож болдгоо гэд тиймэрхүү юмнуудыг судалсан. Тэгээд тэрнээс өмнө яа юм гэсэн чинь өрчөж штэ. Одоо өнөөдөр орой сайхан нүүрээ арчилж хоноод маргааш нүүрээ бодохгүй явах хэрэгтэй учраас усанд орчоод таад унтах чинь эртхэн нүдээ амраах чинь. Тэгээд уцаа амар саарлдчих gaах гэж бодоод очиж федер юм үзэж байгаа. Тэгээд ийм байна. Баярлалаа та бүхэндээ. Надтай дугаарай. Энэ манайхаа би одоо имлэг рүү явж байна. Усанд очиж амьдрах уу? Бит хоёр хоцорчлоо. Уул нь хоцорхгүйгээд амар такси ярих гэсэн чинь сүүлд такси олддгүй юм биш үү? 25 такси 25 мөн. 25 гинэ. 2 км явах хэрэгтэй 25 өгснөөс хоцорч бол ансан дээрээ л хөдөө. Тэгээд нөө эмнэлгийнхаа ихч хэлээд яана ингээд танаас өөч такси олдохгүй мэн өө яна уучлаарай алах шүү гэсэн чинь за хурд ирээрээ л гэж чинь тэгээд хөрх юм ин угаасаа нөгөө нэг би уул нөгөө нэг ингээд манайхан ч амар хоцордсон штэ тэгээд цаг магаа барих уу тэг би ингээд яг амар цагаа баримталтай бэлтэж монгол хүний зан гаргаал амар эцэрч мэрсэн чи хараа яад чи хоцорчдээ ёо ямар тийг юм бэ оо ингээд тэг манай ипа намайг авч явахаар ирсэн байна. Би өндөртөө хөөх мага тий. Тэг хөөрөд малан л ингэж бүрээ. Чи нэ цаанаас барьдаг дөө. Би ямар хөөх юмсан хараад. Вэж чи юу хөт очсон. Гү юу гоо яагаад. Хараач нөө. Чи ингэж яваад хөдөлгөөд шүү дээ. Тавцаа. Ибатгийн миний ойрын Ганнамын улаан Ганнам ёгийн 5 дугаар шугамаас амар ойрхон юм байна. Тэр нь одоо энэ юм шиг байна да. Имлэг ирсэн ээ. Манай имлэг. Тэгээд Ганнамд болохоор сайхан цэвэрхэн юм аа. Гайхалтай юм аа. Тэгээд одоо шинжилгээ өгөхгүй юу хүлээж ийн. Маргааш дахиж ирж үзүүлнэ гэсэн. Тэгээд 7-ны дараа бас ирэх гэсэн болохоор за ингээд ороод Монгол ажилтнтайгаа танилцаал ингээд яг цаанаас нь эхлээд за тэр машин дээр суугаараа за энэ машин дээр суугаараа гэд эхлээд одоо энэ хар үстэй юмч намайг ингээд шалгаж байгаа байхгүй юу. Тэгэл миний ингээд нүдний бүх хараа шалгал хүүхэн хараа мараа гэл бүх юм шалгаж өгсөн заяа. Тэгээд нэг давхар тэр чигээр үзлэгийн давхар байсан. Миний хараа зүгээр энгийн хараа зүгээр хасгараа гэж бодсон чинь минийх цилиндртэй болсон. Тэр хон амар удаан шалгаад за километраж жагаад ингээ тгий алин тод харагдаж байна. Үнэхээр дэвшилтэд байсан. Надад бол энэ яг шинжилгээ бол үнэхээр таалагдсан. Энэ хүн болго өгмөөр юм билээ. Би өөрийгөө амар сайн хардаг гэж бодсон. Гэтэ яриач 30% дэ цилиндр болсон байж гэж бодсон би. Энэ чигээр жоохон удаан харсан бол баадрамаа хийсэн дахин хараамд жоохон өндөр байна. Ягаад гэвэл одоо хасах дөрвөө орж байгаа цилиндр ингэж хөцлөө ингэж байгаа. Тэгээд цилиндр хараач нар яцсан нэг хийсэн цилиндр хараа байгаа. Хасах хоёроос дээш болоод ирэхээр хин цилиндр хараа. Энийг татах хасах нэг юм байна. Ингэж өнөж харсан цилиндр нэсэд нэгэн тухсан цилиндр нэсдэг байна. Яцсан нэг бийсэн. 30% байна гэж штий. Тийм ээ. Өөр хэдэн шилмүүд энэ би ингэжтэй байхгүй ингээд шилтээ унтж байгаа дараа холцдог байхгүй би өөр хин ингээд Гэтэ тэгээд ихэнх хүмүүс нь одоо тэгээд яг өөрсдийгээс харж байна гэж бодож явжлаа шүү. Гэтэ бас багасаа шилээ зүгээд юм харааны хөвгөлтөнд бол бүр ямар ч байхгүй юу. Хараа тэглэг хаалгаа хийлгээд ямар ч юм зөв болдог юм байна. Зөв бас хардах хүмүүс ч байна. Багасаа шилийн буруу зүйлээр хөвгөлтөнд зогссон юм бол яаж лазерын хаалгаа гэсэн яаж томтом хаалгаа гэсэн хараа бүр болохгүй алидийн хөвгөлтөнд зогссон. Хүний бид нар ингэ
баг багаас ахвал өндөр болдог шүү дээ. Яг тэрнтэй адилхан үнц маань ингээ аргашаад хилээд ингээ өсөж идэг байхгүй юу? Тэгээд нүдэндээ тусгалын цэг гэж байгаа. Хацах хараатай хүмүүс маань тэр тусгалын цэг нь өмнө байна гэсэн. Нэмэх хараатай хүмүүс маань тусгалын цэгээр бүр хойно байгаа хүмүүсээс хэлдэг байхгүй юу? Тэгээд цэлиндээ хараад идэх маань хүн ерөөсөө юм фокустай харж байна гэсэн. Ерөөсөө юмыг ингэж өнөж чаддаг фокустай хардаг хүмүүсийг цэлиндээ хараад ингэж хэлээд байгаа байхгүй юу? Монголчууд бол нэг нэмэх хараач гэж хэлдэг юм байлаа. Улс орн яг яаж тодорхойлж байгаа юм гэдэггүй. Зарим хүмүүс цэлиндэрч гэж хэлдэг юм байна те. Олон улсын нэрээр бол цэлиндэр хараа болдог юм байдаг гэж үздэг. Тэгээд нэг тип тууны 25 ихний шат гэж үздэг байхгүй. Бараг байхгүй гэж үздэг. Тэгээд 20 удаа хасах нэг яг нийлүүлэх юм бол ийм хүн хасах 5 10 жилийн зүйлсүүдийг бодоход харин жоохон өндөр хараатай байдаг. Яагаад гэвэл хөвсөн өрөө хөвхөн юм ба зүйлсийн дээр авдаг болохоор бас ийм аргатай байдаг. Тэгээд хөвчгийн хүмүүсийн хараа хоёр өөр л байна. Тодорхой хэмжээний бидний удаа зөрүү гаргасан. Хараа хөвчлөж зогсох үг байна. Би бол мөчтөр амар юм алаг мэд тохиом байсан хонтдоо. Мастер хүнчээр бэлтжлээ. Тэгээд хөөхгүй гэж хэлсэн. Баялаа. Маргаашаа зохиолоод энэ амбал дааж болно. Асуудал. Би бол нэг бага амар олон өдөр асууж басруулаа. Амар гэж бодсон. Тэр чинь нүү сүмбэ шиг. Хараа одоо ийшээ яа гэж бага дааж яваад өөр юу ч харахгүй гэж. Би бараг тэрэгцтэй. Тэрэгцтэй дөрж ирээд авч яваад хараа орохгүй. Хараа орсон. Тэгээд либач миний оронд ажилладаг бол амар сэтгэвч. Ой хэд оны өмнөөс өөрийнхөө ажлыг зогсоон гол хандаа өмнөх ажлыг барьж бариад. Амар л. Нараас тэрээр л тавьж. Тэгээ сая нааши ирэхэд такси явах гэж зогсож байгаад хэдэн минут хэр удах бол гэсэн 10 минут л тэгээд. Либа бүш. Тий 10 минут. Би ч сүмбэл гэж бодчихсон өөрийгөө. Лазер аваа хийгээл гарч ирээ шууд тод харах байхгүй юу? Шууд тод харах. Гэтэ тийм манамтай юм шиг. Тэгээд өвдөл дуслаа хараа шүзээ удах гэсэн. Өнөөдөр оройноос ахвалаа бүгд удах. Нөө тийшээс асууч. Хүн зөө тод харах. Тэгээд өвдөж хугацаанд янз бүр. Гэтэ түрүүний тод байгаа л байсан. Тэгээд ерөөдөө өвдөлтөө хүмүүс жоохон цааш байгаа зүгээр байлаа. Ер нь бол бааштай байх тусмаа их мэдээлэл юм байна. Өвдөн гэлчмүүд өвдөлтөө хүлээрээ сууж идэх хүмүүс байна. Бас тийм тийм. Мэдээж гараад юм үзээ явдаг хүмүүс ч байна. Яг тэр хугацаанд хийх зүйл болоод хүмүүс санаа. Мэд хүчнээ л үлдэж чаддаг ганцаар хэлчих. За. Алаа хамгийн дэдэлтэй миний үгэндээ нэг угаасаа лазер авах хүний гурав дэш нэг болж болохгүй. Угаасаа цаанаас нь тийм бүр олоостай. Манай эмчнэр бол нэг минутанд 2 минут 30 секунд дуусдаг. Хаалгаа бол хамгийн ихтэй 8 минут болчихсон. Хамгийн дээд тас. Ягараа зүгээр байхгүй да. Нийлх юм бол 10 минут чор гэлтэй. Тэгээд юу нь бол энэ бол 2-3 цагаар үлдчихсэн. Одоо би ерөнхий үйлдэл яваад энэ дараа тагсан үйлдэл яваад эмчтэй төлөвлөж байна. Тэгээд зөвшөөрлөх нь гарын зүйл оруулсан. Нөгөө хаалганы дараа хар зүйлсүүд бидний болсон. За тэгээд хаалгаанд ороод за тэгээд бид амьдрал чи мэдгүй шүү дээ. Амьдралыг тод яаж хардгаа. Байр тод хардаг гэсэн. Ноо яг юм байна. Би одоо ингэ бодсон чи ингэж харах тэрийг унших юм биш үү? Шил. Таарыг ингээд очтой. Тэгээ яг шилчин тэгээд яг шил зүгээд байхаар бас байн өөрчлөлтөд идэв юм шүү. Шил үүсэн ч угаасаа хасахаараа 6 сараас 1 жил тутам өсдөг. 125. Тийм гэсэн. Тийм учраас 6 сар тутам дэмжлэг шилийн соль гэдэг хүүхдүүдээ. Хүүхдүүд ч юм уу 5 хүмүүс ч гэсэн цалих хэрэгтэй. Тийм байх. Амар солиогоор энэ шилийн таарах гэсэн өө сайн хавцаа арддаг шүү дээ. Чи зүүж байгаа шүү дээ энэ шилээ. Би чи iPhone 14 гэдэг шиг л дээ. шилээ угалж ирсэн. Шил авъя гэсэн чи имлэгтэй холбогдсон одоо авахгүй ш. Бараг шилээ хайж идэх гээд байна. 70% шилээ углаа. Шил авъя чи.
ороод нэгдүгээр лазер хоёрдугаар лаш хаалгаанаар боломжтой одоогор смайл дээр хаалт боломжтой хаалгаа биш байхгүй. Контра гэдэг арга маань яг утасны камер шиг утасны камер нэг дээрх камер хэвтэршилтэй хардаг шнэ. Илүү хэвтэршилтэй сайн харна л гэсэн үг. 그러니까 컨츄라는 자기의 맞춤형 수술이라고 생각하시면 돼요. Контра гэдэг маань тухайн хүний нүдэнд тохирсон хаалгаа гэсэн үг юм гэдэг. 각막을 여기 3D로 촬영을 해서 이제 울퉁불퉁한 표면까지 다 잡아주는 거라서 기능적으로는 스마일보다는 컨츄라 쪽이 조금 더 좋아. Нүдээ смайлыг бодоход контра арга нь илүү дээр яадаг гэхээр нүдний эврэлийн хэвийн мөс хэлбэргээд авч тэрийг бид нар барихын тулд эврэлийн хэвийн хэмжээнд нь оруулах нь контра гэдэг арга орох юм бол одоо хэд дахин илүү сайн л гэдэг. 가격도 뭐 스마일보다는 조금 더 저렴하기도 하고 그 다음날 시력 잘 나오니까. Смайлыг бодоход миний хувьд илүү хямдхан. Тэгээд дээрээс нь маргаашнаас нь хатуулаад шууд харна. Смайлыг 14 хоног зарцуулдаг байхгүй хараад тодорхой. 가성비 생각하면 이게 컨츄라 야식이 제일 좋아요. 그래서 차차차 이랬다고 бодох юм бол контра гэдэг арга хамгийн сайн байна. 혹시 더 궁금한 거 있어요? өөр асуух зүйл байна. 없으세요? 네. 다시 그럼 설명 듣고 이제 결정하시면 돼요. 네. 증이 보이세요? За аюулын хэлбэр хэвийн бус байна. За хэвийн бус гэж яг юу гэнэ байгаа юм бэ? 자 доотлын өнгө жоохон тодорхой 살짝 모양으로 위아래 비슷하긴 하지만 아래쪽으로 살짝 더 볼록하게. За доотлол нь илүү өнгө тод байгаа. зинмаа доотлороо жоохон том байна гэсэн. 이게 이제 왼쪽. За зүүнлэн ч гэсэн яг адилхан. 그 다음에 교정이 들어가세요. За нэгдүгээр ласк хаалгаа маань ямар ч төсөлт байхгүй шууд хусдаг хаалгаа. Нүдийг хуслаа, лазертлаа, чиний хоол болон цилиндер хараад хийлээ. За тэгснийхээ дараа 네, 끝나면 얘는 위에가 없기 때문에 보호렌즈를 이렇게 덮어서 수술을 끝나실 거예요. хаалганаас хойш 5 дахь хоног дээр авдаг байгаа. линзтэй байх хугацаанд янзтай хийдэг класс들 үздэг. 라식은 절편이라고 그래서 레이저를 이용해서 뚜껑을 만들거나 이렇게 칼날로 만드는데 저희는 레이저로만 만들어요. За энийг болохоор 열고 диск үүсгэх хоёр арга байдаг. Бишээс дүсэх хоёр арга байдаг. За гар арга болон лазер арга. Манайхаас бол лазер арга гэдэг байгаа. За сөглөө 20 мм сүлтийн сөглөө лазертлаа хоолой цилиндер арга гэдэг нэг 다시 덮으면 수술 끝나고 халаа. За энийг 2 дугаар үеийн лаш гаргалгаа гэдэг хэлдэг байгаа. 라식은 절편이 바로 붙기 때문에 다음날 хаалганаас хамгийн талдаа дөрөв цаг хамгийн талдаа 2 цаг өвдөн гэдэг маань нүд гэрэл маш мэдрэг болсон маш их нүднээс гоож зөв даахгүй юм шиг өвдөн. За энэ өвдөн үзэгдэх хамгийн талдаа дөрөв хамгийн талдаа 2 цаг өвдөж байна. 그다음에 TV 컴퓨터 утасны дэлгэх тэгээд битүүдээ явж байна. Энэ дотор мөнгөний нэг хэд яагаад хөдөлгөөд авах нүдний цагаан дээр тус хот баталтай. Тусах юм бол 3 км өөр ааж болох алга болох болно. Тэгээс нүдээ хөдөлгөө дэж хараад байж байгаа байна. Өнөөдөр өдрийн удаа гэж болохгүй ойр 10 сар шавдах. За энэ шиг унтахад зүг тонож техник 3 хоног зүг тараалаа. Өөдөө 5 зүг тонож 8 гардаг шүү. За энэ хурд болохгүй байна. Нийтдээ 3 хүн гарна. За манайхаас зөвхөн аппаратаар зөвхөн лазер орж байгаа. Энэ нь 2 сая 100-аас өнөөдөр орж байгаа учраас бид нэг сая 490 мянга хямдарч байгаа. За юм уу 5 сарын өндөр сар тутамны тэмдэглэлүүд нь өөр өөр болоод явдаг. Хоёрдугаарыг лаш хаалга pure option гэдэг нь энэ түрүүний тайлбарласан байна шүү дээ. Энэ 3 нийтдээ 5 зүйл орж байгаа. 5 зүйл орохоор 2 сая 600-аас сая 690 мянга болоод хөнгөлж байгаа. За гуравт нь болохоор нийтдээ одоо энэ ороод энэ 3 ороод контра ороод 2 дугаар лаш хаалга нэмэлтээр одоо уус витамин гараад 3 сая 300-аас хямдраад 2 сая 190 мянга болж байгаа. Ингэж их авах тэтгэв 완전히 2024 оны 6 сарын 3-аас ахвал доор 5 зүйлийг баримтаж манайх цаашаа тань тариус хийх болно. Манай эмнэлгийн хамгаалалтанд гар үүсэх. Ямар нэг асуудал болох юм бол энэ цаашаа гоё юм гэдэг шиг та. Өргөмжлөд авч байгаа шиг байна. Би хэмжтэй алчлаа. Бидний 저희 오늘 수술하기로 하셨기 때문에 수술 전 검사 몇 가지 더 하실 거예요. 뒤편에 잠시 앉아 계시면 설명해 드릴게요. 여기 앞에 읽을 수 있으세요, 형들아요? 네. 오른쪽 끝에 거는 누구 보이세요? 그냥 끝에 거안 보여요? 안 보이네요. 지금 다 해주세요. 말을 다 된다. Сайн өөрөө угаачаад тэгээд эндээ нэг юм наалгачаад үлээж сайн мэдэхгүй байна. Тэр цаана байгаа юм шүү. Тэгээд миний хараад дөө цилиндртэй болсон байна. Тэгээд би нөгөө нэг цилиндргүй л хасах гэж бодсон чинь сая үзүүлсэн чинь цилиндртэй болсон. Би угс Монголоос ирснээс хойш нэг ч
хараагаа үзүүлээг болохоор. Тэгээ өнөөдөртөө ирээд шууд өнөөдөртөө хаалганд орж болно гэхээр нь шууд өнөөдөр хаалганд орохоор болчлоо. Олон дахинаас цааш явж явахар гэж бодоод. Жохон нөгөө нэг яг хөө түрүүнд тайлбарлаж хахад ингээл нүдэ чи энийг ингээл зүсээл ингэн тэгнэ нэг ингээл тайлбарлаж өгсөхгүй амар сайн тайлбарлаж өгсөхгүй. Бүр үн мөнийн ингээл одоо ийм үнэтэй одоо ингээд саруулгын хямдардаг байгаа тэг хямдрлын юм байгаа. За та аливаар нь хэлэх үү гэлтийн зав. Тэгэл за. За баярлалаа та бүхэндээ. Буцаагаад орё доо энэ манай Монгол ажилтан маань байна. Нөрөөс өвдөх юм байхгүй. Жохон ш мэдрэгтэн за. Тэгж яах сандастай юм. За дээд сормос эндэж хараараа дэш руугаа. За ногоон гүрлээ орж хараад. Гараа атаад. Ахлаад усудчихгүй. Тэгээ одоо яг фокус чинь юу? Фокус л алга гэхдээ яах вэ? Амар харагддаг юм шүү дээ бүр ингэж хүсэлцээж юу ч харагдахгүй гэж бодсон чинь. Яг ч ингэж их дөрөв. Тэгтэд аа 5 байх. Аа. Нэ намайг хардаа чи урд нь ингэж намайг 40% та хардаг 60% та хардаг. Жоо илүү харсан чи 90 зэрэг юм байна. Гайгүй ч юм уу. За нэлээдсэн 2 минут өнгөрчлээ. Сайн байцгаана уу? Би одоо хаалганыхаа дараах үр дүнг ярьж өгч байна. Одоо миний яг хаалгаанд орсон 6 өдөр өнөөдөр бүтэн сайн болж байна. Би одоо яг энийг яачаад биччихэд лого яг хийн. Тийм болохоор яг өнөөдөр яг бид хамт нэгэн доор байгаа шүү. Тэр яг хаалганаас гарч ирээд зүг эхлээд яг зүгээр ийсэн яг ингэ сууж хахад тэгсэн чинь ингээд өвчин амдах чинь гараад заяа. Тэгэл ингээд шууд ингээд зөөх ингээд бүр ингээд нүдээ нээгс чиг нээгдэх юм лээ. Тэг ингээл хэлсэн бэ. Тэгэл би юу хийж вэ гэж заяа амар ингээд аргаж өвдөөл нүдээ нээж чадахгүй 2 минут тунд нөгөө химэлүүлэмсээ тусаагаараа гэлтгсэн чинь бүр зүгээр ингээд яг үргэлж ингээл химэлүүлэмсээ бүр ингээл явж ямар санагдаад заяа. Тэгэл яг 2 минут болгоо тийм 2 минут тасна 2 минут тасна гэл. Манай Монгол ажилтнаагч надад яг загсмахгүй. Хандаа чи яг 2 цаг л тийс. За болио бүр өвдөд ивэл чи 2-4 цаг л тийс. Тэгэл болчих штэ гэсэн байхгүй юу. Тэгэл би за энэ ч бүр 2 цагч би энэ байдлаараа би бол 2 цаг цэцчихгүй маань. За ингээд ээж маань ирүүцэл төрүүлээд өгч жоох яах гэж бараг л тэглүүлвдээ л гэж бодсон. Тэгэл яг 2 цагийн дараа шууд мэддэгдэм байлээ. Ингээл нүдээ ингээд үнийг ингээд нээж чадахгүй тэгээ ибо намайг ядаа ингэж болтгоо хар гээд манай Монгол ажилтнагч намайг ингээд сайн нэвч гисэн байхгүй юу. Тэгэл би ингээл сүл рүүгээ бүр ингээл нээж чадахгүй л тэгээ би ингээд гэж харж байгаа. Тэг ингээд харсан чинь бүх юм амар тод харагдаад. Би бүр амар шокнд ороод. Тэг бүр амар ингээд юм яна sorry манайха. Ингээл бүр амар тод харагдаад амар сонин санагдаад юу ийм хурдан ингээд зүгээр болчтой юм бах та гэж бодогдоод заяа. Тэгэд би угаасаа нүунийг яг өөрийгөө бааштай хүн байсан гэдгийг яг ойлгож байгаа хгүй тэр үед зүгээр л ингээл амар ингээл уйлж мэлэл яах ч тийм юм гэл бодохоор зүгээр амар сенсацлж утсан байхгүй юу. Тэрээс за ингээ 2 цаг зүгээр өнгөрнө. Би бол ингээд мэдээж нүүрэндээ ямар нэгэн месцасл ингээд хийлгээд ингээд зүгээр эсэмд ингээд лазераар чамаг төсөлтийгээд аваад ингээд хийлгэж байгаа юм чинь жоохон өвдөлт байна гэдгийг өөрөө мэдсээр ээжиж хийлгчээд ёо моо клипа мэбад ингээл чи намайг юм харахгүй ах чинь урд сайн хараад өгчөөч мөшөөч гэж би ч юм бас
чаддагтаа муу бадал уралж байгаа штэ. Тэгээд Иба ёо чи нэрээ үнэн сацтай юм аа гэлцэн намайг. Тэгээд гэсэн чи одоо болохоор би ингээд бүх юм амар тод харж байгаа. Ер нь маш тод харж байгаа. Тэгээд яагаад ч юм ингээд линз авмар санагдаад тийм билий. Нөгөө би дандаа линз зүгээд эсвэл ингээд шил зүгээрээ ингээд амар тод хардаг гэсэн болохоор ингээд одоо байнга тод хараад ахаар ийм сонин ийм линз авмар мэдрэмж төрд юм билий. Тэрнээс гадна одоо нөгөө нэг тусаалганууд маань амар сайн. Манай эмчнэр яг бус эмийн сан зарагддаг зөвхөн өөрсдийнхөө доор нэг давхрт байдаг эмийн сан нөгөө нэг тусаалгыг яг өгсөн байхгүй юу? Тэгээд тэр тусаалга нь болохоор бусад тусаалганууд 0.5% чигшэлтэй. Манай энэ тусаалга болохоор 0 хэд хвчлээ амар өндөр чигшэл өгдөг юм билий нүдэнд. Тэгээд ер нь бол гайгүй болж байгаа. Яг хуу цилиндртайсэн болохоор орой жоохон юм ингээд гэлбэж харагдана гэж хэлсэндээ би яг хагалгаанд орчоо нэгдэхэд орсон гэдээ 2 дахь очиж үзүүлчихэд би 3 дахьд штэ. 3 дахьд ажилласан байхгүй юу? 3 дахьд ажилласан чинь жоохон нүд ингээд баарны гэрэл ингээд байдаг болохоор жоохон гэлбэж харагцсан. Тэгээд өчтөр ажиллахад бол ер нь бол зүгээр болцсон байсан. Байнга тусаалгаа тусаагаад явжсэн чи зүгээр болцсон байсан. Тэгэд хамгийн гол нь юу хэлэх вэ гэхээр зүгээр ягаад ч юм ингээд 10 жилийн баталгаа өгсөн надад амар гоё санагцсан. Би одоо ямар нэг ингээд дахин муудах ч юм уу те инээ тэрэ болоход ингээд бүх асуулын минь хариуцах юм билээ. Тэгээ бас Монгол ажилтны ихчтэй ягаад ч юм амар баярлсан. Яг уу би мөнгөдлөл тэр хүн ингээд мөнгөө цалингаа аваад ажиллаж байгаа ч гэсэн амар сэтгэлээсээ ажиллаж өгсөн. Тэгэхээр тэр их гэсэн ингээд амар сэтгэл мэдрэгдэжсэн ингээд ажиллаа ингээд амар сайн хийдэг ингээд бүх юмаа мэддэг хүн чинь нэг цаанаасаа ийм юу гэдэг штэ. Ийм өөртөө ихтэй. Тэгээд ийм за энэ бол тэгдэйн, за тэр бол тийм ер нь бол ингэдэг байхгүй. Ийм юм хүмүүс ирдэг. Ингэдэг тэгэхээр амар зөвлөгөө болцоо яг юм шиг. Тэгээ амар ийм дотн гоё исэн. Тэгээд тэнд баялаа. Данч миний логик үзэх юм болоо да гэж наахгүй. За тэр жах. Тэгээд яг хаалгааны ингэ тийм лээ. Яг хаалгаанд орохоор юу ч удахгүй заяа. Гэтэ би ингээл энэ баруунуудынхаа хаалгааны ингээд ороод мессежлбэр ингээд хийгдэж байгаа штэ. Тэгэл чи манай Монгол ажилт их шуусдаг юм зэ. За ингээд мессасл дуусгаад 30 секунд үлдлээ. Мессэл дуусаад 40 секунд үлдлээ. За 20 секунд үлдлээ. 10 секунд 9 8 7 6 5 4 3 2 1 гэж хэлж өгсөн байхгүй баруунууд нь. Тэгсэн чи би зөөнүүдэнд ингээд жоохон айгаад миний хүүхэн хараад жижигрээд тэг юм ч мэн за айхаа бойл гэд надад юм бамбруш бариулаа зөө. Тэг айхаа за айхгүй 50 байна үдэ аних гэж бити оролт гэдэг би. За гэд яг гол юм нь манай яг цэлмагч ингээд за тэр ногоон гэрэл рүүгээ л хараарэ. Нүдээ ерөөс бити хөдөлгөөрэй гэлтэл би яг ингээд яагаад байсан. Тэг нүдээ нөгөө нэг жоохон яа жоохон анч тийм үг ингэсэн чи нөгөөс нөгөө ингээд тогтоогч ингэж байгаа штэ ингэсэн. Ингэсэн байгаа штэ. Тэгээд уус ингэж тохиод ингээд тэ наваа ингээд за инглээ тэглээ би ингээд хариулмаар байгаа хгүй. Хичээ та одоо жоохон тоолч хоож төхөөгээд таны ингээд би нөгөө нэг бас нөгөө юм байгаа штэ миний нүдний юм байсан штэ. Олтон байсан штэ. Тэрийг бас тастаа хагалгаанд орсон болохоор ихчээс тэрний тоог бас давхар тоолж өгөхгүй. Тэр би яг ч зүүнүүдэнд юу тоолохгүй байгаа юм болов гэж бодоод тоог нь хүлээгээд ёо яагаад ийм амар удаад байгаа юм болоо тоолоосоо хурдан дуусах юмсан гэдгсэн чи би бараг өөрөө сонсох юм шиг л. Айсандаа сонсог шилтгэн намайг чи жоохон аимхаа юу гэд зүгээр баруунууданд ээж байгаа гинт зүүнүүдээ хийх гэсэн чи жоохон айгаад ах юм гээд тэгээд нөгөө нэг хүүхэн араа чинь жижигэрсэн штэ гээд тийм гэсэн. За тэгээ би маргааш би яг нислэхийн дараагийн өдөр очиж үзүүлсэн чинь зүгээрээ одоо нөгөө нэг тэгээ нөгөө нэг хуурай тусаалга тусаахгүй ингээд хуурай морой болгочих штэ. Тэнгүүд бас нэг юм нуглаа үүсчтэй юм шиг үлээ. Тэгээд тэр нуглаа нь бол гайгүй байна гэсэн. Гайгүй байгаа учраас намайг 7 өдрийн дараа ирээрэй гэсэн.
маргаашчууд бас нуглаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэд ер нь сэтгэл санаа сайхан байна өө. Гоё юм. Тэгээд юу юм бэлээ штэ. Хараа сайтай хүмүүс чинь наран маранд алхах нүд гэлбтэн би бүр одоо энэ штэ ерөөсөө байнга ёо нарны шлам марцсан байна. Ёо штэ ерөөсөө. Линзээ авмаар санагдаад идэм лээ. Амар тод хараад байгаа болохоор ингээд линзээ авмаар санагдаад. Би ч одоо бүр бүрдийн нүд. Тэгэл гэрмэрт ингэ шумал нисчил аас хөөж чаалж малаа. Ерөн сэтгэл сайхан байгаа. Тэгээд та нар манайд тампэсэн баярлаа. Амиг хүлээдэгт баярлаа. Миний энэ влогийг үзсэн бол 9 тоо комментэнд үлдээгээрэй. Тэгээ бас миний нөгөө хараад ирсэн талаар асуухыг хүсвэл комментэнд үлдээгээрэй. Дараа нь би рил болгоод юм уу эсвэл видео болгоод оруулчихъя. Баярлаа. Баяртай та бүхэндээ. Хөөхөнсүү та нар би ч гэсэн хөөхөнсүү. Би яардаа жоохон таруулаад байгаа энэ хараа. Хүн чи гэртээ хөрөөр таруулаад идэв шүү дээ. Би амрагч гэртээ хаалгаандаа орно гээл өөрийгөө бэлдээл тордоол идээл хийсэн чи амар таргалсан. Одоо тийм маргааш нэгтгэхэд маргааш нэсгэлт хувхаас. За одоо хамт турцгаая. Ирүүл амьдцгаая. Би ч одоо бүдүүн гээд чи ирүүл биш амьдраад исэн чи малгал та. Тэгтээ яг хөө ингээд яг таргалахаар ингээд яг давхар ирүүгүүл байхад болж байгаа хгүй би. Давхар ирүүгөө амьдрахад болж байгаа хгүй. Жохон бондгор, жохон гизтэй. Тэгээд давхар ирүүг байхад болж байгаа хгүй. Одоо ингээд влог чихэр ингээд ми давхар ирүүгээр ингээд гарч ирээд байгаа хэвчээ. Тэгэхээр ингээд жохон давхар ирүүгөө ингээд арилгаад тэгээд тийм болно. Тэгээд надтай хамт байгаарай. Одооноос эхлээд ипа битгаар пэд авсан штэ. Влог эдэлгээ миний усны байнга нөгөө нэг юу н багтаамж дүрээд идэв штэ амар хэцүү. Багтаамж дүрээд идэх болохоор битгаар пэд авсан. Одоо байнга влог бичээ тэгээд пэдэрэ влог эдэлээд постлно. Тэгээд намайг ямар влог хийлгэмээр байгааг бас коммент бичиж үлдээгээрэй. Одоо сүнхэр итгэвтэй сайхан амьдрнаа. Баяртай хэвтэйшүү сайн хардаг хөөрхөн хандаатай шинэ эхлэл. Арай жоохон талдгана. Баяртай.